хувьд яг түрүү хэлж байгаа өөрчлөлтөнд ингээд 50-аас дээш насныхан маш их өртдөг юм байна. Монгол орсон чинь илүү их залуучууд байгаа гэх 30 насныхан 40 наснууд одоо түрүү хэлж байгаа өөрчлөлтөнд ороод ирсэн. Тэгэхээр 60-аас дээш гараад одоо тийм настай хүмүүсийн каунселор гэдэг яадаг гэхээр шийдэг дахиад шийдэг гэдэг. Эсвэл ингээд дүлэн шийдэг, нарийнхан шийдэг их хэцүү. Шөнийн шийснээр дараа шөнө ой гарах яв шийдэг. Их хэцүү юм аа гэдэг юм уу үгээр хэлэх хэцүү байдаг. Тэгээ хоорсдог. Тэгмэл энэ асуудлыг энэ одоо 7 хоног өмсгөл тэр асуудлыг шийдэж өгсөн төслийг өмнө нь энийг хэрэглэхээс өмнө маш хүнтэй энэ хэрэглээд гэсэн гэж байгаа. 200-300 мянган үнэтэй тарай хэрэглэдэг тэргээр зүгээр болохгүй 2-3 жил тэрийг хэрэглэсэн байгаа зүгээр болохгүй байтал энэ төслийг хэрэглээд амархан одоо асуудал шийдсэн хүмүүс бүргээ 3-4-ээр гэдэг дамжуулалт ингэж судалцаад байгаа гэдэг. Тэгэхээр гайхамшиг хэрэглээд үзээд хэрэглэж үзснийхаа дараа хөт хэлгээд шал өөр хэрэглэж үзчихэж хэрэглэх шал өөр. За энэ болохоор сайн төслийн талаар ерөнхий ойлголтууд энэ төслийн Солонгосын үндэсний төхөөрөмжөд хадгалагдсан 2019 оны хүн төрөлхтөн ийм төслийг бүтээж ижээ гэдэг одоо төхөөрөмжөд тавьсан төслийг болсон байна лээ. Тэгээд мөн эдийн засгийн хадгалах шалгыг ашиглаад одоо дотор хуудас байгаа. Эмэгтэй биеийн онцгой харуулаад шигтгэсний их өөр эмэгтэй хүний хувьд болохоор хэмлэх хэсгээрээ өгдөгтэй таалагддаг байдаг. Гол хэсгээрээ бас таалагддаг байдаг. Яг тэр хэсгээр нь шигтгэж өгсөн. Эрэгтэй мөн артлын эмэгтэй хүний хоёрын бас их өөр юм байна. Эрэгтэй хүнийг бодвол тэгмэд яг арт талд нь арт хэсэгт нь бас кэсэмсэг илүү шигтгэж өгсөн байх жишээ нэ. За энийг өмснөрөө бид нэр эрүүлж байгаа дээрээс нэмээд бас тулж байгаа хүмүүс ч гэсэн байгаа энэ офицыг өмсөд. За энэ одоо төсвийг танилцуулсан, дотор төсвийг танилцуулсан яг компани зөвс энэ офис ажилтны хүмүүсээс байдаг шүү дээ. Тэгээ офис ажилтнаас байдаг энэ сэрачгийн цамцнууд. Сэрачгийн цамцны арт талд нь эмэгтэй цамцныхаа арт талд кэсэмсэг орсон байгаа. Эдний сарын заач шигтгэж өгсөн. Эрэгтэй нь болохоор зөвхөн жимагийн гэрээтэй цамц байгаа. За энэ анасны хувьд бас их гайхалтай юмс. Энэ манай аав хувьд одоо барилгын инженер манай одоо ижил залуудаа байргаасаа 2 дахраас унаад нэг хөлөг гэмтээжсэн хүн байдгийн хөл нуруугаа гэмтээжсэн. Тэгээ яг одоо настай болох тусам өдөрт 2 цагаас илүү алхаж чадахгүй. Алхаж заавал амрах хэрэгтэй. Тэгэхгүй хөлнүүдэд байдаг тийм хүн байдаг байхгүй юу? Тэгсэн тэгээд жимад авч ирэл ерөөсөө сайн байсан санагдаж шууд аав ээжтэй нэг наамчд өмсөжсэн. Дээр нэмээд нэг үеч тас байгаа. Энэ манай компани үеч тас. Энэ хоёрын конфликтэд манай аав энэ дээр нэг өдөр чинь энд ирсэн хүмүүсийг арабайтан хардаг та. Энд байж байгаа нэг арабайтан гаргачлаа. Хөлнөө өгөхгүй яахаа гэсэн нэг удаа яахаа гэж хараад үзээд гарсан чинь 8 цаг ажиллах хөлнөө өгдөггүй. 2 цаг одоо 2-аас илүү цаг ажиллаж чадахгүй хүн чинь ахч чаддаг байсан хүн өдөр 8 цаг ажиллах хөлнөө өгдөггүй. За тэгээд тэрийг шууд онцтой хүртэл амсаа онцдог. Тасаад тэгэхээр амсаа онцдог. Онцтой. Тэгээд дотор хүчийг бас онцдог. Тэгээд манай аав ерөөсөө аав чаар биширсэн. Энэ бол гайхалтай. Энийг ерөөсөө ингээд одоо манай аав чаар натаа бас миний бизнес хамтлагчдад энэ ажил хийгээ явж байгаа. Орос руу бага задлаад явж байгаа манай аав жаа. Хамгийн их бодлоо гэдэг нь үеийн тас аавс хоёр. Ерөөсөө ингээд санал аваад үеийн тас байгаа бас 8 хөлн өгдөг удаан цагтаа ажил хийдэг хүмүүс өсчөнгүүд одоо Солонгосын хувьд өндөр би байсаас хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маш сайн амьсгаа. За энэ пилта болоод энэ ханы обоёны хувьд яг 10 сарын сүүлээр ихэд компаниас энэ барилгын салбар руу энэ бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Тэгэхээр зөвхөн энийг хүлээд энэ ороод ирэх хүмүүс ажиллахаар бэлдэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. За энэгээр одоо дэлхийн хэмжээнд Gemma компани наашаал улсад орсон байдлыг харуулж байгаа. Би түрүү нөгөө Gemma хэрэгэд 10 улсад дураад өнгөрсөн байгаа. Энэ бол дэлхийн газрын зураг байна. Яг 18 оны байдлаар энэ орнуудад
одоо шар нь бол орсон байгаа, саад нь бол орохгүй бэлдэж байгаа гэсэн. Гэхдээ энэ бол нэлээд дээр зургаараа явж шүү. За энд манай компани үйл ажиллагааны тухай аль улсад ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэлүүдийг ингээд гүйлгэж та. За мулч ажиллагч манай компани main бүтээгдэхүүн одоо нөгөө их хувьсгал авчираад байгаа бүтээгдэхүүн бол юм байна. За энэ ямар бүтээгдэхүүн бэ гэхээр сарнзыг ашиглаж хийсэн шинж тухааны нээлт гэж хэлсэн тийм. За манай компани бүтээгдэхүүн талаар сая одоо 130 гаруй бүтээгдэхүүн байгаа зөвхөн энэс гадна. За сарнзыг энэ хэсэг бол сарнз энэ бол сарнзыг ашиглаж хийсэн шинж тухааны нээлт. Энэ сарнзын хүч ямар хүчтэй сарнз байдаг вэ гэхээр за энэ талаар бид жоохон дахиж нээж байгаа юм л да. Сайн бид нэг бичлэг үзсэн тийм. Сэж угаалганд сэж ямар мухай байгаа гэдэг талаар үзсэн тийм. За энэ болохоор мулч онжуулагч ер нь энэ мулч онжуулагч зүйл яаж хэрхэн ажилладаг, шинж тухааны зарчим нь ямар вэ гэдэг талаар харуулсан томьёо байгаа. За энэ шар болохоор сарн гэсэн бидний утасны кейс гэдэг. Утасны кейс, саранцтай кейс. Тэр саранцтай кейсэнд 50 гаусс хүчтэй саранц явдаг юм байна. Гаусс гэдэг нь одоо магнитик хэмждэг нэгжиг гаусс гэдэг. Тэгмэд утасны кейсэнд 50 байдаг. Шинэ хувцас бид нар ахаар дэлгүүр хувцастай орохоор хувц цалганы сар юм өгсөн байдаг да. Тэр нь 200-аас 300 гаусс хүчтэй бас саранц байдаг юм байна. Тэр бас саранц юм байна. Бид нар мэдээгүй. Би бас илүү ороод мэдсэн. 200-аас 300 гаусс хаад бид нар гараад татаж дийлэхгүй шүү дээ, салгаж дийлэхгүй. Заавал ходжлогч нэг юм дээр ингээд татаж авч өгдөг. Тэгвэл энэ шар дотор, энэ шар зүйл дотор 10,200 гаусс орсон байна. Энд 10,200 гаусс. 200-аас 300 гаусс гэдэг дийлэхгүй хаад 10,200 гаусс ямар хүч вэ? Тэ? Асар их хүч. За энэ хүчийг бид нар юугаар багтааж болох вэ гэхээр одоо дэлхийд дээр MRI гэж зүйл байдаг. MRI хүний биений бүх сканер гэдэг MRI байна тийм. Тэр бас саранцаар хийгдсэн байна. Тэрэн дотор 10,500 гауссын хүчтэй саранц байдаг юм байна. 10,500 гауссын хүчтэй саранц хүний бүх хэсгийг хаана ямар хүчтэй ямар өөрчлөлт гэдэг сканер гэж гаргаж ирдэг юм байна. За тэгвэл Япон, Хятад өндөр хурдны галтрик гэж байдаг. Тийм маш өндөр хурдаар байдаг. Тэгвэл тэр галтрины одоо хэрвээ төмрөөр явсан бол төмөртэйгээ гэдэг гал магаар ухаалсан. Тэр нь шинж тухааны нээлттэй гэсэн шинж тухааны саранцыг ашиглаад саранцын түлхэх хүчийг ашиглаад өндөр хурдны галтрик явдаг юм байна. Тэр нь 15,000 гауссын хүчтэй саранц байдаг юм байна тэр зам дээр. Тэгвэл ямар хүчтэй гэдгийг нь ойлгож байна тийм 10,200 гаусс гэхээр. За энэ 10,200 гауссын хүчтэй саранцын дундуур за саранц байна гэдэг бол эерэг сөрөгцөг байна. Эерэг сөрөгцөг байна гэдэг бол тэнд цалгаан орчин үүсчин гэсэн. Цалгаан орчин дондор ус цалгаан дамжуулдаг лөө. Дамжуулдаг юм уу? Ус цалгаан дамжуулдаг үстэй. Бид нар нэг гараараа юм гэдэг гэлччихвэ тий. Дамжуулдаг. Үгүй ямар хэвээр та юу гэдэг. За нэг өнөөдөр нэг юм мэдээд авлаа та. Тэгэхээр уус өөрөө цалгаан дамжуулдаг. Ус дамжуулдаг. Тэгмэд энэ цалгаан орны дундор уус орлоо маш олон жижиг буюу 200-аас 300 дахин жижиг хуваагдаад бутардаг гэсэн. Нано хоолдог. Маш жижиг юм болдог. H2O-ны бүхэл яваад орсон бол яасан? Ус төрөгчийн хүчил төрөгчийн ийм олон жижиг бутаад гараад ирдэг байна. Одоо энэ олон гайхамшигтүүд байгаа гайхамшиг юусэл энэ усны бүтэц маш жижигхэн болж байгаа яамж байгаа нь гараа одоо ийм олон гайхамшигтүүд болгоод юм байна. Тэгэхээр усны төрөлхийн одоо байгалийн шинж чанар нь аль зүйлийг ариутгах, цэвэрлэх, бохироо салгах, бараа авсны дараа бүх зүйл гоё тий таас шараад дараад өндөр гоё өнөртэй тэгдэг штэ. Энэ бол усны өөрийнх нь хийх шинж чанар, усны байгалийн шинж чанар. Тэр байгалийн шинж чанарыг 200-аас 300 дахин нэмэлт өгсөн гэсэн.
200-300 хэдэн жилийн хүчтэй болж байгаа. Тэгээд одоо энэ томыг харах юм бол H1 O1 гэдэг энэ доор томьёогоос хүчил төрөгчийн ус төрөгчийн хас цэгтэй гэхээр сусаги гэж ярих юм бол гидроксилийн нэгжлүүлэг гараад ирдэг юм байна. За энэ дараа H3O1 гараад ирэхээр оксиниум буюу озон гараад ирдэг. Тэгээд ус өөрөө энэ чин чанар нь ийм хэцтэй болоод 200-300 дахин чадвартай гараад ирдэг. Энэ бол байгалийн энэ чин чанар зарчим юм байна. За энэ дээр нэмэгдээд юу орж ирдэг вэ гэхээр энэ чадвар нь усыг өөрийг яамжлаад өгдөг юм байна. Яамждаг чадвар энэ дээр байх юм. Саранц яамж өгч, саранц янз өгч. Тэгвэл дээр нэмээд энергичтэй байгаа. Энерги чинь бас эрдэсчүүлэн гэдэг хоёр чадвар. Энэ гурван чадварыг ястаа байн авч явж явах хэрэгтэй байхгүй. Энэ гурвыг энийг хэрвээ та зааж борлуулах чинь хэн нэг санал болгох ч байгаа. Эрдэсчүүлдэг, энергичүүлдэг, яамжуулдаг энэ гурвыг байн авч явах хэрэгтэй. Энийг ерөөсөө салгаж болохгүй гурвыг. Тэгвэл бидний яаж байгаа пиза монцог эднээс хамзаа ачдаг. Яг энэ ус эднээс дараалсан байна. Эднээс дараалсан. Тэгээ энержи байна. Энэ хэсэг одоо харуулах боломжтой болоод байна. Залах харуулах одоо шүүтрийн залах харуулах дуусахын бөмбөлөг авахгүй бөмбөлөг. Энэ бөмбөлөг татах эрдэсчүүлдэг чадвар байна. Энэгээр эрдэсчээд байгаа гэсэн үг энэ ус маань. За. Тэгэд энэ гурван зүйл энэ огтлолтод авсан байгаа энэ янзс гадна эдгээр бүгдээрээ нийлж орчод эрдэсчүүлдэг янзуудыг энержи чадвартай усыг бий болгодог байх нэ. Ийм чадвартай ус ихэд ийм технологиг агуулсан, ийм одоо шинжилгааныг агуулсан нэг ч бүтээгдэхүүн байхгүй. Яг тэгвэл энэ чулууг одоогийн байдлаар зөвхөн Солонгост олгдсон байна. Солонгос дотор German Korea энийг олборлож байгаа. Тэгэхээр бид нар бусдаас давуу талыг энэ чулуугаас харж болно гэсэн үг байхгүй юу? За энэ дараа яг энэ одоо энэ чулууны энергийг хэмжсэн байдал энэ Америкийн Канада нэгдсэн улсын FISA гэдэг лабораторид хийсэн шинжилгээний хариу. За энэ давар 3 янзын усны бүтцээ байхгүй. За энэ хамгийн их нь болохоор энгийн хотын одоо турбанаас гарсан хотын турбан гэж ярина. Тэр турбанаас гарсан. За энэ болохоор байгалийн голын ус. За энэ хамгийн сүүлд орж иж байгаа энэ илүү тод гэрэлтээсэн энэ манай мулч янзч гарч авсан ус. Яс энерги бол энэ гурваас хамгийн сайн энерги тус гарч ирж байна тийм. За тэгээд энергичүүдийг яамжуулдаг эдэс чадвартай дээр нэмээд энэ ус маань өөрийнхөө усыг нэг гарсан байгаа 57 цаг өөрийнхөө чанарыг хадгалдаг. 57 цаг. Тэгэхэд манай Монголд болохоор Монголч дүү Солонгос ус буцлаггүй шууд уугаарай. Удахаар над чинь хор болчихдог гэдэг шүү дээ. Мөн нэг жамсуугийн цэвэрсээс авсан ус ирсэндээ та тэр дорноо тэгэхгүй дахиад нэм бактери байна. Нэм бактери аваач чанар мутчихдаг гэдэг. Тэгвэл энэ ус 57 цаг чанараа огт өөрчлөхгүй хадгалж чаддаг ус ах юм. Энэ мутанс гарч асуусан. За гомдоо. Одоо та нарын гадар холдож авах юм бол яг ийм бүтцтэй шүүлтүр ирэх юм байна. Тэгэхээр энэ хэсэг нь болохоор сая яриадсан саранз маань байна. Тийм саранз байгаа. Түрүү эрдэсчүүдэд энерги дараах чадварыг одоо яг холдож авах манай Монголын зэвтэй ус их гардаг газрууд бас ингэ сүрдүүлж шүү дээ. Тэгвэл уртлын хэсэг нөгөө энэ хит маш нарийнхан энэгээр их даралт үүж гаргаж ирдэг байхгүй юу? Энэгээр ингэ даралт үүж гаргаж ирдэг. Тэгээд энийг ингээд бүр ингээд бүх хэсэгчлэн сарж ирнэ гэсэн үг. Ингээд хэсэгчлэн бүтээх сардаг. Тэгээд хэрвээ энэ дээр гадны бэлтгэд ороод бөөгсөн тохиолдолд бид энийг арчаар цэвэрлээд авчихна. Арчаар болоо. За энэ энергичтэй байгаа. Энэ гарцсан бүгдээрээ ингэ салаад өгдөг гэсэн. Энэ терагерц бөмбөлөг гэдэг эвдэс гарцсан бөмбөлөг энэ байна. Тэгэхээр манай Монголын нөхцөл энийг арчхад болно. Асуудалгүй юм хүмүүсд ус хийх авах байна шүү. За баярлалаа. За тэгээд одоо энэ болохоор манай компаниуд авсан бүх ингэ сертификат патентууд маш олон патентууд өөр авсан байгаа. За байгаль орчны одоо сертификатууд байна. Байгаль дэвштэй сертификатууд тийм их олон шагнал авсан. За энэ хамгийн чухлыг ингээд дурдаад явах юм бол
FTS-тэй шүү. За брэнд гэдэг зүйлийг одоо дэлхийн хэмжээнд брэнд гэдэг зүйлийг бүртгүүлэх маш хэцүү байдаг юм байна. Тэг олон улсад хүлээмжшүүлдэг брэндээ бүртгүүлэх юм байна дэлхийд. Тэгмэд манай Gemma өөрийнхөө дизайныг бас өөрийнхөө Gemma-ийг дэлхийд бүртгүүлсэн брэнд болгож чадсан. Тэгээд одоо Солонгосын байдлаар бол Korean Air, Ashana эдгээр нөгөө шинийн гэдэг олон улсад дэлхийд ихтгэл хүлээж чадвар гэж байдаг юм байна. Ихтгэл хүлээж чадварыг хэмжихэд энэ BBB гэдэг зүйлийг авт юм байна. Энэ BBB гэдэг зүйлийг гэсэндээ авчихсан. Тэгэхээр маш их олон улсад ихтгэл давхц бүтээгдэхүүн гэдгийг батлаад өгсөн байна. За энэ одоо мөрчөндөлчин гэдэг гайхамшиг одоо эндээс эхэлж байгаа. Тэгэхээр энэ бүгд нэг Солонгос улсын одоо логикод хийсэн судалгааны харин байна. Энэ мөрчөндөлчийг ашиглаад бид нар бүх нэм бактерийг устгах чадна. Нэм бактери. Бүрсүүл нэм бактери ч гэсэн ингээд байнга хөгжиж супер нэм бактериуд вирусууд ингээд гараад идэм байх та. Жил ирсэн хүний ингээд эмчилгээ гараагүй нэм бактери гардаг бол тэр супер нэм бактериудыг хүртэл энэ насаар бид нар устгах чадна. Гэж аахгүй. Тэр хүн өнөштгүй. Тэгэхээр энэ Солонгосын лабораторийн шинжилгээг яг Америкийн нэгдсэн улсад дахин хийсэн байна. Одоо энэ болохоор эхнийх нь болохоор энгийн нэм бактерийг устгах байгаа байдал. Энэ сүүлийнх нь болохоор супер нэм бактери. Эмчилгээ гараагүй нэм бактерийг хүртэл 99.99% устгах чадсан нэм бүтээгдэхүүн. Мултиамжуулагчаар гарсан ус. Тэгэхээр мултиамжуулагчийн усыг бид нар одоо Gemma-гийн ус гэж нэрлэж сурч байгаа. Gemma-гийн ус яонжсэн, энержижсэн, эрдэсжсэн гэхээр их олон үг болоод байгаа. Тэгэхээр Gemma-гийн ус гэж нэрлэж аяга богино нэг үгээр Gemma-гийн усын 3 чадвартай гэж тайлбарлахад амраад байна. За тэгэхээр одоо эмч хүмүүсийн хувьд болохоор энэ шинжилгээнд харах юм бол ерөөсөө эмчилгээ гараагүй ханаадны их том вирусыг шууд хараад мэдчихжээ. Эмч хүмүүс хараад мэддэг. Тэгмээд арсны нөгөө харшлуудыг бас эдгээгээд байна. Арснаар гарсан харшлууд диатезүүдийг бас эдгээдэг. Тэгээд диатез харшилж гэсэндээ маш их үүсэж байгаа шалтгаан хүний дархлаа өөрийнхөө дархлааг устгах эхлэнгүүт диатез юм уу харшил гэдэг зүйлийг ингээд бий болоод амайлтаа юм олон сүлж үед. Тэгмээд тэр үүсгээд байгаа нэм бактерийг шууд устгаад бид нар харшлуудыг эмшдэг гэсэн юм байна. За энэ маань зөвхөн одоо арсан дээрний харшлаас дээр нэмээд одоо бочки. Тэгээ бочкины нэм бактери ч гэсэндээ маш их хэмжээгээр байдаг бол бочкиныхаа одоо ус адгсгээ суулуулаад бид нэр бочкинаас гадаг үнэрийг дарах боломжтой. Тэнд байдаг муухай нэм бактерийг бас устгах боломжтой байгаа юм. За энийг 0 хэрэглэж болно, хөдөөж хэрэглэж болно, ай-5-аар хэрэглэж болно гэдэг нь хэлсэн байгаа тийм. За энэс эхлээд ямар зорилгоор хэрэглэж болсон бэ? Ямар үр дагавар гарсан бэ гэдэг одоо туршилтууд байгаа. Яг адилхан 3 цэцэг, яг адилхан 3 одоо ургамлыг адилхан хугацаанд усалсан. Усалсан уснууд нь өөр. Тэгээ нэг нь одоо цэвэр усаас гаргаж авсан ус, нөгөөх нь болохоор сүдүмөр гэдэг хотын усаас гаргаж авсан ус, нөгөөх нь мултиамжуулагчийн ус. Яг адилхан хугацаанд усалсан байгаа цэцэг ийм сайн болсон. Яг адилхан хугацаанд. За мөн бид нар ингээ өслөг эдлийг заавал хин цэвэрлэгэнд өгдөг. Тэ өслөг эдлэл юм уу сахиг өгөх хин цэвэрлэгэнд өгдөг бол одоо энэ мултиамжуулагч хэрэг танд байгаа бол тэгэх шаардлагагүйгээр та өслөг эдлийг гэртээ угаах боломжтой. Угаах тусам болон гой өнгийн оруулаад сэргээгээд өсгөн гэлзэж саргийн гэлзэж өгдөг. Ус бол энэ Gemma-гийн ус байх жишээ нь. За мөн хин цэвэрлэгэнд өгсөн хувцас бид нар гэртээ ахиад нэг удаа ингээ усан дэвтэйгээд юм универсалд үүсгэхэд доор ингээ тосхоор маш их хөөс маш их одоо бак ялгардаг юм байна. Хөөс ялгардаг. Тэгэхээр бид нар тийм хин цэвэрлэгэнд өгсөн хувцас бид нар маш гол цэвэрлэх гэж одоо өмсдөг байдаг. Химийн бүтээгдэхүүнтэй химийн хортой бодис нь ерөөсөө огт салаагүй хувцас бид нар өмсөд явдаг байна. Тэгвэл энэ байдлаас гэсэндээ бид нар хим цэвэрлэгэнд өгсөн хувцас нэрээр зайлаад химийн хорыг нууц бокс хавг гэж ойлгож болно. Арсан гудал хувцас цүнхийг гэсэндээ бид нар усанд 2-3 цаг юм тэгтээ эсвэл болж удаан тэгтээ орчих. Тэгвэл байх тусам хатаахтай хамгийн гол нь сүдэд газар хатах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгвэл
арсны өнгөн одоо шив шиг юм шиг гардаг. Шив шиг юм шиг өнгөн зэрэг гардаг. Тэгэхээр энийг та нар өөрөө туршиж үзчихэж хэлэх байна. За энэ яг энэ туршилтуудыг одоо Солонгос манай Gemma Korea гэдэг бэнд гэдэг юм бид нар бол Facebook page гэх Facebook дээр шиг эдгээр өөрсдөө ингээд цогцолдог бэнд аахгүй бэндтэй ингээд бүх туршилтуудаа ингээд тавьдаг өөрсдөө энийг хэрэгжиж чинь ийм байж тээ ийм байж тээ гэх ингээд туршилтуудаа тавьсан байгаа. Манай монголчууд туршилтууд аюул хөндөө гарч ирж байгаа. За бид нар төлөвлөсөн цаг суулгаа багтаа одоо бөө юм болж коммент хэрэгжүүлээс болж угаадаг бол одоо зөвхөн Gemma-гийн усан тэгээд та 2-3 цаг тавьчихаа. Тэрний дараа ямар нэгэн угаалгын шигэн огт хэрэглэхгүйгээр та ширүүхэн сүсэний бариад зүлгэж. Тэгэхээр ямар ч асуудалгүй ийм гялалцсан сар суулгах та өөртөө гаргаж авч чадах нэ. За баяр бас гайхалтай туршилтууд энийг би бол гэртээ хийж үзсэн. Муудж байгаа ноогоо энэ осондоо 2-3 цаг зүг тавьчихсан. Дараа харсан чинь гараа тавьлаа юм шиг болоо гараад ирдэг. Энэ бол бид нар үзэндээ хийж болох яг анхан туршилтууд. Энэ пандемийн хувьд ч гэсэндээ тийм муудсан байгаа зөвхөн байхгүй ийм муудсан пандер муудсан шиг таашаа гэдэг өнгө нөхцөн жоохон налчиж хэлсэн пандерыг энэ усны хилээ 2-3 цаг боллоо. Өнгө сэргээд ирсэн. Тэгэхээр бараа орсон дараа байгууллага ингээд маш их шин болоод бүх зүйл өнөрөө ингээд сэргэгтэй ажиллах яг тэр одоо байгалийн хуулийн дээр явагдаж байна гэсэн үг л дээ. За одоо нэм бактерийг 90% устгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Солонгост бид нар ч гэсэндээ Gemma хийж байгаа хүмүүс яг нэм бактери хэмжлэгийг багаж хэрэгтэй биш байгаа. Одоо яг манай спонсорч л байгаа. Монгол очиж туршилт хийх нэг хэрэгтэй юм байна лээ. Энэ зөвхөн томаа мах хийдэг гамбан зав шүү дээ. Гамбан дээр одоо нэм бактери хэмжлэг тэнд хэдийн 24744 бактери таалагдсан байна. Gemma-гийн усаар зүгээр угаалаа 746 болоо багассан. Усаар зүгээр ингээд зайлаад авах 746 болсон. За хашил гэдэг зүйл бол нэм бактери шүү дээ. Нэм бактериас олж үүсэж байгаа зүйл. Тэгмээд энэ нэм бактери хашилтай нохой Gemma-гийн усаар 7 хоног энэ 7 хоног байна уу? 3-4 өдөр гэсэн байна шүү. 3-4 өдрийн насан дараа ямар ч хашилт болоод байгаа юм нохой. За энэ хүний ус өвчлөлтөн байгаа энэ дээр харшлаа гэсэн. Одоо бид нар ч нэг ядаргаа болохоор бид ус аяг ундаг. Тэгэхээр би дээр нэг юм хэлэхэд 3 сар энэ усыг хэрэглэж байгаа. Миний ус аяг шингэн их ундаг. Нөө төрөөд удаг маш ундаг байсан. Тэгээ энэ усыг хэрэглээд өсөлт маань ширхэг бүдүүрч эхэлж байгаа. Ус унталт нь багассан. Тэрийг одоо би өөрийнхөө биеэр одоо мэдж байгаас энэ аюул баатан хийж чадхаар байна. Тэгвэл энэ хүн ийм арсны өвчтөйсэн хүн энэ усыг хэрэглэхдээ байхгүй, хуухны өвс байхгүй. За халдсан хүн энэ усыг хэрэглэхдээ ус нь орж эхэлж байна. Үнэмшихгүй гайхамшиг байгаа. За өрн дээр болохоор баян энэ бэлийг гэдэг ирдэг энэ бэлийг заавал цуг та нар хийж бэлигээр сайн масажлж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ бэлээ байснаар тэр уснаас нь тасыг нэг бүрчтэй салгаж өгөх зорилготой. Хоохны гундагаар тасыг саруулж өгөх зорилготой зүйл бол энэ бэлий байгаа. Тэгэхээр хэрэглэхдээ маш зөв хэрэглэх хэрэгтэй. Бэлигээ заавал цуг байлгаж байгаа хэрэгтэй шүү. Бие авахч гэсэндээ энэ бэлийг зүлгэж бие аваадаг. Яагаад тэгэхээр хүний биений одоо усандаа авлаа нэм бактери өнгө устчихдээ байна. Тэгвэл хүний биенээс гардаг арьс байнга гуйчдаг шүү дээ. Байнга гуйчдаг. Тэгвэл тэр гуйчж байгаа арьсаа та нарын бэлгийг заавал унгаах хэрэгтэй. Тэгжээж бид нар яг ёс журмаар нь хэлдэг чинь гэсэн. За энэ атрофи буюу арсны хашилттай хүүхдүүд энэ усанд орлоо. Нэг 7 хоногийн дараа үр дүнгуудын байгаа. За хөлний өвчтөй хүн Солонгосын хөрлийн мөөгөн зэрэг энэ өвчин аюул хөдөг газар болсон. Тэгээд ийм мөөгөн зэрэг хүний усанд өдөр болгон 20-30 минут дүүрэх ёстой. Арсны өвчтөй хүмүүс ч гэсэндээ өдөр болгон 20-30 минутын усанд заавал хэвтэх ёстой. Хүүхдүүд тэрвээ диабеттэй өвлөд байгаа бол мөн адил 20-30 минут заавал усанд хэвтүүлж бид нар үр дүнгийг үзнэ. Тэгэхгүй тэр чинь нэг ингээл
та албаны тусанд ингэж булчаад гараад ирэх юм бол бид нар тэгээд амархан үр дүн үүснэ гэж болохгүй байх. Тэгэхээр өөрөө энийг үр дүнгийн үзэл 20-30 минуттай сайн үнэнчээр энийг хэрэгжиж бид нар үр дүнгээ үзнэ. За энэ арьс нь ер нь бол өштэй манай Монголын үстэнд арьс төлөвлөлт нөгөө спиртээр арчих юм уу? Эсвэл ингэ заа эмнэлгийн арга алдаг шүү дээ. Тэгвэл одоо хэрвээ та арьсан чинь ямар нэг байдлаар төлөгдсөн бол шууд жиммагийн усанд гараад үрчих. Амьд төлөгцсөд үрчих. Тэгвэл жиммагийн ус маш хурдан эмчилж өгнө, маш хурдан арилгаж өгнө. Эдгээлийг хурдан явуулж өгнө. Тавшилт нь энэгээ дараад ирсэн байна шүү дээ. За хэрэгж байгаа ямар газар хэрэгж байгаа байдлаар нэг зургийг оруулсан байна. За галтгааны зорилттой яг ийм шүршүүрэн тийм шүршүүр галтгааны зорилттой ийм махир нэг байгаа, ийм шундууд нэг байгаа. Тэгэхээр танай гэрийн зориулт нь ямар байдаг, аль нь болохоор тэрийг тааруулаад авах хэрэгтэй гэсэн. За галтгаан зөвлөхөд нөө болохгүй байгаа гэдэг. Тэд нар угаалтайхан бүр доод хэсгээс суулгаж болно гэж аахгүй бүр доор суулгаж болно зөвхөн тэрийг зөвхөн сорон хэсэгтээ суулгах юм бол янжуулдаг чадвар л гарч ирнэ. Юуны угаалтаар болоод юун шүршүрээ зориулсан дээр нөгөө жемаг ус гардаг байгаа гэсэн энержиудыг эдсчүүдэг янжуулах чадвар нь байгаа. Зөвхөн энийг авсан тохиолдолд янжуулдаг уу янжуулсан чадвартай яагаад байгаа юм байна лээ. За тэгэхээр зориулт нь болохоор яг ус орж ирж байгаа хэсгээр ингээд доогуур нас суулж болох юм байна гэдгийг харуулж байна. За энэ бочкиндаа суулж ихэс суулгахлаар ингээд суулгацсан байна. Тэгэхээр өндрийг дардаг, ням устгадаг тийм. За энэ ай шиг цаана газар суулгацсан байдал. Яг тэр суулгацсан улаан дуугдсан суулгацсан байгаа хгүй. Тэгэхээр биднэрт энэ газруудад суулгуулна бидний зах зээлийг бас харуулж өгч байгаа юм л да. Бид нар бүх цаана газруудаар яваад энийг бодлож байна. Тийм. За энэ газар тариалан суулгаж байгаа. За энэ газар тариалангийнх нь болохоор нөхөө одоо 10 яг энэ нь болохоор хэдэн газ орсон байгаа лээ? 12 зорсон юм уу? Тэгвэл энэ газар тариалангийнх нь 12,000 газ орсон юм байна. 12,000 газ. Тэгэхээр илүү их хүчтэй илүү жоохон том. За өөрчлөлтийн талбай, үзүүлэлтийн талбайд ингээд суулгасан байдал яасан гэж байгааг харж байна тийм. Монгол очсон чинь надаас нэг асуусан юм. Ямар одоо газар тариалан яг нэг газар тариалан гэж хэлж байгаа болохоор хэр том гаад хичнээн шиг байх ингээ асууад байна лээ. Тэгэхээр хэрвээ нэг том газар тасаж аваад устгах болно. Тасаж аваад зөөж устгах одоо энэ бас яг энэ бас чанарт ажиллаж байгаа шүү дээ. Зөөж аваад устгаж болно. Эсвэл жоохон мөнгөтэй баян байх юм бол ингээд ордог газар асуудал нэгээс суулгуулад нэг ашиглаж болно гэсэн. За энэ сав бассейны газруудад ингээд суулгуулсан байна. Одоо Солонгост жемаг хийдэг хүмүүс энэ жемагийн одоо мус чанар суулгуулсан газрыг хайжиж усанд орчих гэж шүү. Савндаа явж орж ийн гэж. За бассейнаас суулгуулсан байна. За мус чанарын чинь талаар бол бүтээгдэхүүн талаар бол маш ерөнхийдөө бол юм. Тэгэхээр энийг санаж үзээд танд мус чанар зайлшгүй хэрэгтэй юу? Эсвэл байсан ч яг байхгүй ч яг бүтээгдэхүүн ном. Та нар юу гэж бодож байна? Мэдээж байх хэрэгтэй харин мэдээж байх хэрэгтэй. Зайлшгүй тийм. Одоо энэ самбалт зайлшгүй бидний өдөр тутмын амьдрал хэрэгтэй гэдэг юм бол яг одоо гараад ирж байна. Тэгээд энийг бид нэр хэрэглэснээр саван баг шампань хэрэглэхгүй. Тэгээд саван баг шампань хэрэглэхгүй байна гэдгээр байртай эдийн засгийн хэмнэлтээсээ гадна бид нар ахаад нэг зүйл юу хийж явах хэрэгтэй гэхээр тий. Одоо химийн хот одоо саван баг шампань бүтээл химийн хот гэсэн гэж үзэж байна. Тэгээд шампанаар бид нар өсөө угаалаа шампань 3 секундын дотор бидний арьсны гүн рүү нэвчдэг юм байна шампань. Хүзүүндээ хэрэг тавтан тэр бамбаа буцхаа үүсэх шалтгаан болж өгдөг. Хөхөндөө хэрэг тавтан тэр нь хөхний хар тавтар үүсэх шалтгаан болдог гэдэг. Өндөвч төрөв буцхаанд хэрэг тавтан өндөвчний хар тавтар төрөв буцхаан хар тавтар одоо савны хар тавтрыг үүсэх шалтгаан болж өгдөг юм байна л та. Тэгэхээр
яг тэднээс 100% биш те. Тэгээ бас буруу хүнс, буруу хооллохоос энэ хооллолт үүсэж байгаа. Тэгэхээр бид нар энэ химийн хоол байдлаас ангиж ирж байна гэдэг маань эрүүл мэндэд төдийгүй бас эдийн засаг тэр чинь аав гэж чинь бас юм те. Эдийн засгаас оруулж байна. Дээр нэмээ 신청으로 계산을 만나볼게요. 네, 반갑습니다. 오늘의 주인공은요, 옛날 네, самбог шампанаар угаад гарсан ус одоо манай Монголын усаа туул галаа болох гэтэл нэр арай л юм байгаа. Гаваас гардаг тэр химийн хоол уснууд хиятаа цаа бүх усууд ингээ туулж цуцаж орж ирдэг арилгадаг. Тэгэхээр байгаль орчин хөрс гол ус жарахын хүртэл бид нар бохирдуулж гэсэн. Энэ бүх асуудлыг бид Gemma-гийн мууч амжилт шиг хэрэглээд өөрсдийгөө одоо хамгаалах боломж байна гэж хэлдэг. Тэгэхээр бид нарт бас сонголт биш бүр амьдралынхаа өдөр тутмын хэрэглээс зайлшгүй болох бүтээгдэхүүн бол гацаагүй Gemma-гийн мууч амжилт гэж байна. Өөр асуух зүйл асуугаарай. Чатны ард нь ярьж байгаа. За маркетинг ярихаас өмнө одоо манай түрүүний хот хадрын талаар асуугаад байсан хүмүүс бол манай томчуунаач нөгөө томчуунаач мөө гэдэг хот хадрыг одоо хамгийн сүүлийн үе шатандаа орсон хот хадрыг эдгэж чадсан. Хүний дархлаа 100% гэж яддаг бол тэр 100%-ийг барьдаг мөө манай компани байдаг. Тэр мөөгийн үйлдвэрийн эзэн тэр мөөгийг одоо технологиг эзэмшиж байгаа хүн бид нэр эзэмшиж өгч байна. Кандана хэлбэр хамбаг өөр хамбагийн талаар танилцуулахыг Ким Сүүжиг захирлыг гэж байна.